За би энэ хүний эрхийн дэд хорооны даргын хуваар бас нэлээд олон шүүх хурлуудад ажиглагчаар ерөн суусан өнгөрсөн жилийн хугацаанд. За тэгээд ер нь бол харж байхад шүү. Би бол яг тодорхой нөгөө зарим процессын шатанд явж байгаа хэрэгүүд учраас энд ярьж болохгүй. Гэхдээ ер нь бол маш их учир дутагдaltaй байна лээ. Ялангуяа улс төрчтэй холбоотой улс төрд нөлөө бүхий алба ашигласан хүмүүстээр яллах дүгнэлт үйлдэхтэй маш олон төрлийн практикт байдаггүй зүйлүүдийг эднэр одоо ишилж байгаа зүйлүүд байсан. Тэгэхээр дахин хилээд байгаа шалтгаан нь бол Transparency International-с өгж байгаа Монголын авилгын индексийг бууруулах 3 зөвлөмжийн нэг нь энэ улс төрч ба энэ одоо хуулийг хэрэгжүүлэх байгууллагын энэ харилцаа хамаарлыг л багасгах гэдэг. Тэгэхээр та цааш